Тэгээ сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Хоёр дахь подкастаараа уулзж байгаатай таатай байна. За өмнөх бичлэгийн маань үзээгүй хүмүүс байгаа бол навчааш дээр өмнөх бичлэгээрээ сүнсний талаар болон сүнсний сэргэлтийн талаар суур ойлголт өгөх бичлэгийг хийсэн байгаа. За харин энэ удаагийн хоёр дахь подкастаараа сүнсний талаар, ухамсарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор энэ хоёр дахь бичлэгээ хийж байгаамаа. За тэгээ өмнөх бичлэгийн маань үзсэн хүмүүс санаж байгаа бол үнэн мэдлэгийн анхан шатны бичлэг хичээлээр ухамсар сүнстэй нь холбож өгдгөө гэж хэлж ирсэн. За тэгэхээр зарим хүмүүс ингэж бодож иж өөрөөсөө ингэж асууж иж магадгүй юм. Ер нь ухамсар сүнстэйгээ холбогдноо л гэдэг юм. Ингэж ухамсар сүнстэйгээ холбогдох нь бидэнд ер нь ямар ач холбогдолтой юм. За бидний өдөр тутмын амьдралд энэ нь одоо хэрхэн яаж нөлөөлөх юм? Ямар давуу талуудыг бий болгох юм бэ? Яагаад заавал ухамсар сүнстэйгээ холбогдох ёстой юм бэ гэсэн асуултууд урган гарч ирж магадгүй маа гэж бодоод навчаагшаа энэхүү асуултнуудад хариулаад энэ удаагийн ярилцлага эхлээд үргэлжлүүлээд сүнс болон ухамсарын талаар дэлгэрэнгүй ярианд орох уу? За тэгээ. За маш тийм хэрэгтэй асуултууд байх шиг санагдлаа. Ер нь яагаад заавал ухамсар сүнстэй холбож өгöd гэдгийг ингээд. За ингээд сүнс сэрсэн бол хөгжлийн замаа нээж эхэлдэг. Хөгжих ёстой гэдээ эрэл хайгуул хийгээд явдаг. За тэгэнгүүт дав үнэн мэдлэгийн сургалтын дээр анхан шатнд ухамсар сүнстэй холбож өгдөг. Энэ яагаад холбож өгж байгаа юм гэхээр таны жинхэнэ мөн чанар хоосох яг жинхэнэ өөртөө чинь холбож өгж байгаа гэсэн. Ухамсар сүнстэй чинь бид нар энэ физик бие биш, эд гэмтэн биш, оюун санаа биш. Бид нар энэ физик биеинд суусан хөгжгөөр ирсэн ухамсар сүнснүүд байгаа шүү дээ. Тэгвэл жинхэнэ өөртөө холбож өгч ийн гэсэн. За энэ ухамсар сүнс нь холбосноор бүх мэдээллийг дотроос авч одоо амьдрал дээр бид нар ил ухамсараар өдний хүртэл удирдуулж явсан бол одоо өөрөө одоо далд ухамсараа мэдрээд жинхэнэ өөртөөгөө холбогдоод түүгээр удирдуулаад явах хэрэгтэй юм аа гэд ингээд ухамсар сүнстэй холбож өгдөг байгаа. За үүний ач холбогдол нь юу юм бэ гэхээр зүгээр жирийн зүйл дээр амьдралд ойрхон илүү ойлгомжтой болохын тулд амьдралд ойрхон нэгэн жишээг аван тайлбарлая. Жишээ нь хүмүүс өөрийнхөө болоод өрөөл бусдын тухай гэр бүлтэй хэрэгтэй зүйлүүдээ асуух гээд ингээд ном хэрэгтэй байна гэд лам дээр юм уу бөө дээр очдог. За ингээд асуугаа тийм ном уншуулна ийм засал хийлгэн тэгсэн байна ингэсэн байна гэд та нар минь өөрснөө мэдчихэж байгаа шүү дээ. Бүх хүн л очдог. За тэгэл очиод асуугаал засал номоо хийлгүүлээл номоо уншуулаад заслаа хийлгүүлээл за нилээдгүй мөнгө төгрөг тушаагаал ингээд сэтгэл санаа дагаад ч юм уу ном уншуулсан чи сайхан болчлоо гэл ингээд ярьдаг. За төд хөдөлгөө дахиад нэг энергийн сул дорой байдлыг мэдрээл эсвэл амьдралд нь асуудал үүсэл буцаал дахиад нөгөө хүн дээр юм уу эсвэл өөр хүн харгаалгачдаг. За дахиад түрүүчийн адил үйлдэлүүд хийгээл ингээл нэг эргэлцэн ойж дотор явааддаг. Нэг очоод намайг хулаа сайхан болчихлоо дахиад тэр усгаа байлаа энэ усгаа байлаа гэж ингээд явдаг. За тэгвэл ухамсар сүнстэй холбогдсноор одоо гадагшаа чиглэж хүн дээр очиж асуухгүй өөрөөсөө асуудаг болгоно. Өөртөө чинь холбогдсон байгаа штэ ухамсар сүнстэй чинь. За тэр болохоор одоо бүгдийг мэдж байгаа. Яаж байгаа юм гэхээр одоо физик биеинд шилжээд маш олон туулт хийгээд ирсэн байгаа. Тэгэхээр ухамсартаа маш олон мэдээллүүдийг хадгалсан бүгдийг мэдж байгаа. За түүнийг та мэдхийн тулд эхлээд холбогдох хэрэгтэй. Мэдрэмж хөгжүүлэх дасгалуудыг сураад улам бүр холбоод бүр байнга харилцдаг ингээ сайхан бидний найз нөхчийг нэгдмэл болтлоо нэгдэх хэвээр харилцах хэвээр. За үүнийг бол мэдрэмжүүдээрээ дамжуулаад ингээд мэдэрдэг. За ингээд мэдрээд эхлэхээрээ та гадагшаага биш гадагшаага бүх асуултынхаа хариуг хандаад авч чаддаг болсон мэдрэмжээрээ дамжуулдаг. За тэгэнгүүтлээ та одоо арга аргачлалуудыг бид нар заагаад өгдөг хичээлүүд дээр мөн за энергийн түвшинд өөрийгөө яаж хамгаалах вэ? Энергийн цэвэрлэгийг хэрхэн хийх вэ? Энергийн одоо нөхөн хангалтуудыг яаж хийх вэ? Хаана энерги хэрэгтэй байгаа энерги хэрхэн гүйлгэж сурах вэ? За тэгээд хамгаалт гэж түрүү ярьсан тийм ээ. За тэгээд мөн цаашлаад нарийн ярих юм бол хамгаалтын дасгалуудыг зааж өгдөг. Бүр маш нарийн түвшинд заагаад өгдөг. За инхээр нөгөө яг засал номтой адилхан үйлчлэлүүдийг бид нэр өөрснөө гардан хийх чадвартай болдог. Бүрэн хамгаалцах юм байна шүү дээ.
юунд тоглоод байгаагаа өөрөө мэддэг. Яагаад энэ байдал үүсээд байна гэдгээ өөрөө мэдээлэлд авчиж байна. Тэрэндээ тохирсон арга ухааныг бид нэр заагаад авчиж байна сургалтуудаараа. Тэгээд өөрөө хийгээд бүгдийг өөрөө мэддэг, нэг ясандаа өөртөө эзэн болж байна гэсэн үг. Тийм бааз. Тэгэхээр гадагшаа хандах шаардлагагүй болчихно. Ерөөсөө л бүх зүйлээ дотгошоогоо хандуулаад гадагшаа урсж исэн энергийг дотгошоо чиглүүлээд умсар сүнстэйгээ холбосноо бүгдийг мэдэж аваад тэгээ ингээ өөртөө ер нь нэг үгээр хэлэхэд эзэн болно гэсэн үг. Хинээс юу асуух шаардлагагүй, хинээс юу ч гуйхгүй, надаа ийм засал хийгээд өччих, тийм засал хийгээд өччих гэхгүй. За тэгээд дээрэс нь өөрийгөө хамгаадаг, хамгаалдаг. Бүх төвшөнд сарч чаддаг болно. Тэгэхээр маш гоё гайцтай. Тэхийн тулд ухамсар сүнстэй ч холбож өгч байгаа учраас гол очих нь энэ. За тэгээд дээрэс нь амьдрал маш хэрэгтэй байгаа. Одоо энэ жинхэнэ амьдрал дээр ямар ач холбогдолтой ингээ ярьсан. Тэгэхээр ерөөсөө ийм гол цөм нь бол юм шүү. За тэгээд сургалтуудаар бүр нарийн боломжуудыг зөндөө зааж өгөх цаашаа үргэлжлүүлээд. Ер нь голч нь бол энэ гол нь. За ингэж тайлбарлавал яаж юм бэ багшаа? Дотоод улсын юм байвал сануулаад хэлээрээ би нэмээд тайлбарлая. Яг ингэж тайлбарлая гэж бодлоо. Одоо амьдрал дээр ойлгох нэгэн жишээ аваад ойлгомжтой. Тэгвэл нарийн сургалтуудтай гэвэл сургалтуудаар нарийн төвшин илүү олон юмыг зааж өгнө. Энэ дээр нөгөө ангаалтаа нэг жоохон дэлгэрүүлээ ярьчих. Энэ дээр юу сурдаг вэ гэхээр одоо бид нар ингээл энэ тан угаал өөрийгөө өвчнөө төр ангаагаа явдаг. Энд ч нэг тариа тариулаад за эмчийн онцлогоонд орол ингээ явждаг. За яг хуу шинжлэх ухааны дээр суурилсан ангаалтуудыг хийж болно. Тэгвэл бид нар ухамсар сүнстэйгээ холбогдсноор ангаалтуудыг сулснаар яаж өөрсдийгөө эмчилж ангааж чадах вэ гэдэг тийм арга боломжуудыг, арга ухаануудыг суралцдаг. Энэ нь болохоор сэтгэл зүйдээ, за эд эсийн төвшөнд, эрхтнүүдийн төвшөнд, бүр цаашлбал оюун санааны төвшөнд өөрсдийгөө хангаад болдог. За зүгээр жишээнүүдийг хэлэхэд 5 цул 6 сар эрхтний цэвэрлээд ангаах чадвартай болдог. За мөн сэтгэл зүгээ засаад ингээд өөрсдийгөө хаана юу доголдолтой сэтгэл зүгээ хангаадаг болдог. За мөн хайртай гэр бүлийнхаа гишүүдэд энэ эдгээр үйлчлэгээнүүдийг бүгдийг үзүүлдэг болдог. Тэднийг хамгаалдаг болдог. Гэх мэтчлэн хамгаалтуудыг бүр нарийн төвшөнд заадаг. Энэ нь болохоор анхан шатандаа, за тэгээд дунд шатандаа, за уур чадвартаа гэдэг ингээд тусгайлан шатагсан маягтай заадаг. Эдгээр нь болохоор бүр суур цэвэрлэгээ, за мөн цусны цэвэрлэгээ, тунгалгын загилаануудын цэвэрлэгээ, тунгалын системийн цэвэрлэгээ гэх мэтчлэн бүр сүултээ суур цэвэрлэгээнүүдийг хүртэл заадаг. Зүгээр товчондоо хэлтлээ. Гэтэл бид нэр хараа заримд бодож иж магадгүй энэ дээр нэг юм нэмээд хэлээд эдгээр ингээд сургалтаар л ингээд яриад ах ингээд үнэхээр сургалтаар л заадаг юм чинь ингэж ярихаас өөр аргагүй шүү. Тэгж ойлгоорой заа юу. Түүнээс ингээд нэг реклам маягийн юм гэж бити ойлгоорой гэж хүсэж байна. Заавалчгүй энэ тал руу ингээд халтраад орохоор бид нар юма тайлбарлахаар сургалтууд заавал эдгээрийг сургалтуудаараа сургадаг болохоор ингэж яриад байгаа юм шүү гэдгийг ойлгоорой. За ингээд цааш нь үргэлжлүүлээ. За маш сайхан ойлгомжтой тайлбарлаж өглөө. Баярлалаа. Бодит амьдрал дээр яг бодит жишээ үр дүнгуудыг мэдрүүлэхээр сайхан тайлбарлаж өглөө. За энэ дэр нэмээд хэлэхэд одоо бидний өдөр тутмын амьдрал маш их стресстэй байдаг шүү дээ. Ямар нэгэн зүйл байнгын санаа зовж идэг, стресс чидэг, ажлын явчин, амьдралын явчин, аргаар за автобус унаанд явахтаа хүртэл төвчрэл гээл бөө стресстэй. Тэгээд за ийм ажил бүтэхгүй, тийм ажил бүтэхгүй гээл бас ярьж идэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө өөрийнхөө амьдралыг өөрөө удирдаад за тэгээ ухамсар сүнсээрээ залуулан чиглүүлээд ирэхээр бүр төвчрлгүй замыг хүртэл олоод явчихдаг. Тэгэхээр өдөр тутмын энэ хэрэггүй санаа зовнил, стресс, за энэ нөгөө ажил бүтэхгүй байгаа байдал гэх мэтчлэн ерөнхийдөө энэ бүх зүйлсээс өөрийгөө ангижруулж, өөрийгөө чөлөөлж чаддаг болно гэсэн үгнийг ясандаа. За тэгээд одоо нөгөө навчаагшийн саяны хэлсэнчлэн бид нар нэг ямар нэгэн зүйл болохоо болонгот л за эсвэл бүр зүгээр өсөн ч гэсэн ирээдүйдээ санаа зовнох цовнолосоо болоод ч юм уу те хин нэгнээс байнга тусламж хүсдэг план бөө сэтгэл зүйч гэж ярьлаа те. Тэгэхээр ингэж гадагшаа чиглээд бүх зүйлийг гаднаас хайхаас илүү тэгээд дотроосоо бүх зүйлийг хайж олдог байна. Өөрөөр хэлбэл одоо хин нэгнээс хайн тусламж хайн те хин нэгнээс юм асуун өөрийнхөө амьдралыг асуун гэдэг ч одоо өөрөөр хэлбэл бусдаар өөрийгөө удирдуулж юм те таны амьдрал өөр хин нэгний гарт байгаад байна. Өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэх биш өөр хин нэг нь таны амьдралыг шийдээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр
өөрийгөө удирдах сурах нь ухамсар сүнстэйгээ холбогдсноор өөрийгөө удирдаад өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд өөрөөр хэлбэл таны амьдрал таны гарт байх нэ. За тэгээд яг энэ бодит суралцагчдын маань гарсан өдөр тутмын амьдралд нь гарсан бодит үр дүнгуудыг унших линкийг тайлбар хэсэгт нь оруулъя. Таад маань нэмж яг сонирхдаг өөрөөсдөө болсон бодит үр дүнгуудыг нэг бүрчлэн тайлбарлаж бичсэн байгаа болохоор илүү сонирхолтой байх болов гэд линкүүдийг оруулъя. Та нар маань уншмаар байвал хийдэн дээр нь дараад уншиж болно. Тэгээ сайн авч авч маань хэлсэн те яг нөгөө нэг сургалтаар л заадаг шүү гэхээр яг ийм асуулт асууж ирсэн. Өмнөх бичлэгний доор нэг хүн бичсэн байсан. Юу гэж асуусан байсан бэ гэхээр одоо нэгэн сэрчгсэн бол үнэхээр сүнсний сэргэлт явагдсан бол өөрөө бүгдийг ирж хайх хэрэгтэй биш юм уу? Яагаад заавал сургалтанд сурах хэрэгтэй юм бэ гэд яг асуусан байсан. Тэгэхээр энийг та жоохон дэлгэрүүлээ тайлбарлаад өгч болох уу? За тэгээ энэ асуултыг асуусан хүнд болоод нийтд нь хэлье. Тайлбарлая. Энэ болохоор ухамсар сүнс сэрлээ гэж бодъё. За тэгвэл та өөрөө олох ёстой гэж бодож байна. Бүгдийг өөрөө. Заавал ягаа сургалтанд хамрагдах ёстой юм. За тэгвэл ухамсар сүнс сэрснээр бүх юм өмчин дэлгэгдээд за чи одоо энийг ингэж сурах ёстой, энийг ингэж сурах ёстой, ингээд дэлгэгдээд гараад ирэхгүй шүү дээ. Эхлээд тайлбарлах. Тэгээс сэрсэн л бол сүнс хөгжих зорилготой л ирдэг юм чинь хөгжих арга зам, арга ухаан, замуудыг хайж эхэлдэг. Нэг ёсондоо ирэл хийдэг гэсэн үг. Намайг сургах хитахан сургалт байна уу? Өөрөө ирэхгүй, хүсээгүй ирж эхэлнэ. Тэгвэл бид тэр олон замуудыг чинь нэг дээр байж ухамсарыг сурах ёстой хүсэлтэй тэр сүнснүүдэд сургаад ухамсар сүнснүүдэд за манайх ийм ийм юм гэж сургагаа гэж тайлбарлаж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхгүй бол бид нар үнэн мэдлэг гэдэг ингэдэг сүнс ирэхээр ингээд орох юм бол хинч юуж ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр сургалтаараа л зааж өгдөг юм чинь сургалтанд ухамсар сүнс хөгжихийн тулд сургалтаар л орж хөгждөг учраас бид нэр сургалтуудаа яриад байгаа юм шүү. Энийг ингэж ойлгоорой. Сэрсэн бол бүгд таны өмнө дэлгэгдээд ингэхгүй та түрийг яаж мэдэх вэ? За тэгвэл эхлээд ухамсар сүнстэйгээ холбогдчихэж арга ухаанаа олж байгаа биз? Ухамсар сүнстэйгээ холбогдчихэж ингэнэ гэд мэдрэмж орж ирж байгаа үстэй хамгийн эхлээд. Тэгэхээр тэр мэдрэмжийг та хаанаас авах вэ? Бодоод нэг үзээрэй. Зүгээр л өмчөнд дэлгэгдээд гараад ирэхгүй шүү дээ. Энд танд хөтөж хэрэгтэй, багш хэрэгтэй, сургалтууд хэрэгтэй. Айл замаас сонгох нь таны өөрийн сонголт. Сонголт таны гэж байгаа. Бүр юу ч сурахгүй би ганцаараа ингэж бясалгах чинь гэж бодож байж болох юм. За тэгээ бясалгаад үзлээ гэж бодъё. Тэгвэл бясалгаад ирэнгүүт энерги урсгал нээгдээд энэ физик орчинд, материалын орчинд элдв зүйл орж гараад явж байдаг тэр янз бүрийн энергийн, сүм энергийн дайралтанд өртвөл та өөрийгөө яаж хамгаалах вэ? Эсвэл тэрнээс яагаад болох уу? Эсвэл тэднийг дарагдах уу? Баригдах уу? Эсвэл юу ч хийхгүй хөвдөхгүй ингээ яваад ах уу? Тэгвэл ухамсар сүнсний зорилтын биелэхгүй та туултаа хийж чадахгүй шүү дээ. Та туулт хийх гээд л энд ирсэн байгаа. Тийм учраас бид нар яг түрүүний нэг миний хэлжсэн нэг юу гарч ирж байна л да. Заавал ингээл өөрсдөө ингээд байгаа юм шиг. Тэгэхгүй ухамсар сүнсэнд хэрэгтэй зүйлүүдийг чинь хэлж өгч байгаа юм шүү гэд ухамсартаа ухамсарлаарай. Тэгэхгүй бол бүх зүйл сэрчлээгээл өөрөө бүгдийг олж явна гэд ингээд явд замыг сонгож байгаа бол энэ бол маш хэцүү хүндрэлтэй зам байх болно. Эцэлт гажил үүсвэл яах вэ? Та гацаж ажилласнаа хэрхэн мэдрэх вэ? Өөрөө ухамсар сүнстэйгээ холбогдохгүй ямар нэгэн бийтгч таны бие дотор суучаад худлаа мэдээлэл өгөөд байвал та яах вэ? Үннийг яаж таньж олж мэдэх вэ? Тэгэхээр сургалт, багш, хөтөж гэдэг бол маш чухал. Ингээд нэг бодоод үзээрэй. За тэгээд бүх сонголт таны гарт байгаа. Та өөрөө сонгох уул шийднэ. Ухамсар сүнс сэрсэн л бол хөгжлийн замаа хийж эхэлдэг. За тэгэнгүүт дагаал нөгөө яг та бодорой сургалтууд гэл ингээл эхлээд ирээд эхэлнэ. Тэр тундаас та алийг зөв гэдгээ яаж олох вэ гэх мэтчлэн түрүүний ярьцлаган дээр яриад эхэлсэн байгаа айл хэзээ. Яагаад гэвэл бид нар сүнс сургаад эрэл хайгуул хийдгээ гэдгийг бид
мэдж байна. Энэ бол баталгаатай зүйл. Тэд хөгжих ёстой. Хөгжлийн замыг нээж өгөх ёстой. Зөв замыг гэрэлтүүлж өгөх ёстой. Үннийг бид таниулах ёстой. За ингэж ойлгоорой. За юу. Сайхан асуулт байна. Баярлалаа. За ингүүл ойлгож байна уу? Энд явагш. Маш сайхан ойлгомжтой тайлбартай. За тэгээд тэр бичлэгээ маань одоо бид дээр өмнөх хийсэн подкастыг сонсоод за тэгээд өөрийнхөө сонирхсон асуултыг асуусан тэр сонсогчдод талархаж байна. За тэгээд яг үнэ навчаагч маань хэлсэнчлэн бид нэр одоо зүгээр өөрсдөө буулгаад бодоход л жишээ нь нэг хөгжим тоглож сурахыг хүсэж илаа. Тэ төгөлдрөөр гитар. За тэгвэл хамгийн түрүүнд бид нар юу тэ? За мэдээж яг хөө төгөлдрөөр юм уу гитараа худалдаж авна. Тэгээд зааж өгөх хүн хайдаг штэ тий. Өөрөө сурах гэхээсээ илүүтэйгээр надад хин зааж өгч чадахгүй гэд сургалтаа муу багшиг хайдаг. Тэгэхээр хүн ухамсарт сүнсний хөгжилтээр ч гэлгүйгээр бид бодит амьдрал дээр энэ материалын амьдрал дээр ч гэсэн ямар нэгэн зүйлийг сурахдаа тухайн зүйлийг мэдж байгаа туулаад гарчихсан тэр хин нэгнээс тусламж үздэг шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан тэгээд бид нар тусламж үзүүлж байгаа гайд сургалтуудын маань номнуудын маань дамжуулагчаар дамжуулж буулгаж өгсөн одоо 13 хэмжээстэй өндөр дэд гэрлэн биетүүд маань бид нарт дамжуулж одоо энэ бидний мэдээллүүдийг энэ одоо үнэн зөвдөө үнэн мэдлийг бид татварж байгаамаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор тэгвэл дахиад нэг асуулт байна навчаагшаа. Хүн бүрнийг хийхгүй. Яг үүнийг хийхин тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За ингээд сургалтанд суулаа, за мэдээллийг хайцаа тэгээд энэ дээр нэмээд дахиад хүмүүнээс өөрөөс шаардах зүйл ч юм уу тийм ямар нэгэн зүйл байгаа юу? Анхааруулж хэлэх ч юм уу? За одоо ингээд сургалтанд ороод сурлаа. Ухамсар сүнстэйгээ холбогдлоо. Тэгэхээр би энэ дээр итгэл гэдэг зүйлийг нэмж хэлж өгмөр. За тэгээд тэр нь юу вэ гэхээр бид нар ухамсар сүнстэйгээ холбогдоо мэдрэмжээрээ дамжуулаад мэдрэмжүүдээ мэдэрдэг гэж хэлж байсан. Энэ нь болохоор ил ухамсарынхаас өөр мэдрэмжээр зүүн совингоор гэж ярьдаг штэ. За нэг урд нэртэр нэлээд сайн тайлбарлсан байгаа. За тэгээд тэр мэдрэмжэн дээрээ итгэлийг өгөх хэрэгтэй. За ингээ яриад эхлэхээр итгэл гэж яг юу вэ? Хүмүүс өөртөө итгэлтэй вэ гэж яриад идэг тэр яг юу юм бэ? Ийм асуутууд гарч ирж байгааз яаж итгэлийг нэмж өгөх вэ? Тэр юу гэсэн үг юм болоо гэд ингээ бодоод ирэх баг. Тэгэнгүүт бид нэр мэдрэмжээрээ мэдрэлээ холбогдчихлоо. За тэгэнгүүтээ итгэлийг өгнө гэж сая ярьлаа. Итгэл гэдэг яг юу вэ гэхээр энэ болохоор одоо сэтгэлийн төлөв байдлуудын нэг. Ууштай ямарч эргэлзээгүй төлөв байдал гэсэн үг сэтгэлийн. За үүнийг одоо жишээ аваад тайлбарлая. Альва нэгэн зүйлийг хийх гэж байлаа гэж бодъё. За тэгэнгүүт өөрөө дотороо сэтгэл дотор ч багтчихээн тэр хийх ёстой зүйл. Би чадна гэдэг ингээ хий. Дотроос нэг чадна юм шиг санагддаг шүү дээ. За тэрэн дээрээ за би өстө яг чадна гэл ингээл итгэлийг нэмээд итгэлийг хүчийг өгөх юм бол тэнд энерги үйлчилж эхэлдэг. Итгэлтэй бай гэх юм бол яагаад гэвэл итгэл хүчтэй тэн дээр төвлөрч байна. Итгэлтэй учраас маш сайхан төвлөрөлтэй хаана анхаарал тэнд анхаарал үүсэж байна гэсэн үг. За анхаарал үүсээд ирэнгүүт анхаарал хандуулсан зүйл дээр энерги үйлчилж байдаг. Тэр үйлчилж эхэлдэг. За тэгвэл итгэлийн хүчийг нэмээд өгчвөл таны тэр хийж байгаа зүйл чинь маш сайхан үр дүнтэй болно. Яагаад гэвэл ямар ч эргэлзээгүй угаасаа чадна гэсэн мэдрэмж орж ирсэн. Тэрэн дээр итгэлийг нэмээд өгчлөө. За тэгэнгүүт маш сайхан үр дүнтэй болчлоо. За эсвэргээрээ чадна гэсэн мэдрэмж байгаад итэл ил ухамсар ажиллаж эхэлнэ. Чадах юм уу чи? Чадахгүй шүү дээ. Яаж ингэж болдгийг гэж юм уу? Ингээд ороод ирж энийг ил ухамсар гаргаж байна. За тэгвэл тэрэнд ингээд орооцолтоод нөгөө далд ухамсар болсон эсэлгүй жаа эргэлзчихлээ. За тэгсэн ч гэсэн хийлээ. За тэгэнгүүт нөгөө хүчтэй үйлчлэхгүй шүү дээ. Итгэлийг хүч байх. Анхаарал төвлөрөл байхгүй. Зүгээр л нэг сул үлбгээр одоо ингээ хоол ундаар удах юм бол барыг давсгүй холтой адилхан ийм болоод ирж байгаа. Тэгэхээр сар мөчөд ирж ин гэсэн үг чинь. За тэгвэл чадах байтал чадахгүй болчихдог. Эн чинь итгэл байхгүй. Эргэлзээнд татцсан. Ил ухамсараараа ерөнхийдөө өдөртүүлсэн. Доод мэдрэмжэндээ итгээгүй. Ийм хоёр өөр үр дүн. Тэгэхээр итгэл гэдэг маш чухал. Энэ нь ухамсар сүнсний хөгжилд бүр маш чухал. Тэгэхээр мэдрэмжэн дээр нэмэх нь итгэл гэж бодоорой ухамсар сүнсний хөгжил дээрээ.
холбогдлоо, мэдэрлээ, итгэлийг өглөө, цааш үргэлжлүүлээд хөгжил дэвшил явагддаг. Итгэхгүй байх юм бол хөгжил удаан, бүр маш удаан явагдана. Тэгэхээр ийм хоёр ялгаатай зүйл байна. Тэгэхээр итгэлийн хүч гэдэг бусад хүчтэй. За итгэлийн хүч бол итгэлтэй байна гэж өөртөө ярьдаг шүү дээ. Тэгээд өөртөө одоо ийм итгэлийг суулгацсан ингээд шулуун ямар ч эргэлзээгүй байдал, гадна байдал дээр хүртэл харагддаг. Энэ нь юу вэ гэхээр одоо хүмүүс хүчээ айгүй гоё өөртөө итгэлтэй, маш гоё өөртөө итгэлтэй харагдаж байна. Маш гоё байна шүү дээ. Гэт өөртөө итгэлтэй байхаар ингэж харагддаг. Тэг хичнээн сайхан харагдгаар байдал, төлөв байдал байлаа ч гэсэн итгэлгүй юм эргэлзээтэй болохоор анхаарал одоо яадаг чинь сул болохоор нэг л тийм сул үлбгөр төрж байгаас ондоо харагддаг. Энерги бас төвшөндч сул байдаг. Гэх мэтчлэн амьдрал дээр ч гэсэн ондоо байдаг итгэлтэй байхаар. Тийм ээ нинж явах амьдрал дээр ч гэсэн ондоо байдаг шүү дээ итгэлтэй байхаар. Бүх ажил үйлс бүтээл одоо ингээл хийж байгаа зүйл дотроос нэг хүч үйлчлээл яг тэрнтэй адилхан ухамсарсан дээр ч гэсэн юм. Үүн дээр нэмж хэлэхэд би итгэлийг хэлмээр байсан. Бас нэг зүйлийг хэлэхэд бас нөгөө түрүү нөгөө ярьсан шүү дээ хоёлаа амьдрал ахгүй дээр нөгөө ингээл стрессүүд үүсчээдэг гэж ярьжсэн. Тэр талаар нэмээд хэлж яах юмөр ярьсных тэр нь юу вэ гэхээр бид нар өдөр тутам амьдрал дээрээ зөв өдөр тутмын ойрхон гэж яриад байгаа шүү хамгийн гол нь ойлгомжтой болох юм бол одоо стресс гэдэг нэгэн зүйлд хөтөөд явж байдаг. Тэр нь болохоор зарим өдөр гайгүй байдаг, зарим өдөр нэлээд хүнд байдаг. За энэ нь юу вэ гэхээр нэгэн ёсны одоо тэр гадаад орчны олон хүн дотор ажиллана шүү дээ бид нар тусдаа гэрээсээ ажиллаад авахгүй. Тэгэл ингээл олон хүмүүс дотор ингээл холдоол ингээл ороод ажил албан дээр ч гэсэн хамт олон ингээл байж байгаа. За хамт олонний зүгээс юм уу? За тэгэл даргын зүгээс ч юм уу? Ямар нэгэн дарамт шахалтанд бүтүүд ч юм уу? Ийм энергийн одоо дайрт дөртөд бухимдаж эхэлдэг. Тэгээ энийгээ бид нэг стресс гэж ярьдаг. Тэгвэл ингээ стресстэй яагаад стресстэй байгаа юм бэ та? Ингээ бодоод үзье. Тэгвэл та тэр болж байгаа зүйлд бүрэн автаад байх шүү дээ. Бүрэн одоо өөртөө бүр зүрхэндээ гол руугаа хүлээж аваад байна. Тэгвэл стресстгүй байх, өөртөө хүлээж авахгүй байх аргууд байдгүй гэвэл байдаг. Энийг мөн л дахиад нөгөө сургалтуудаа хэлэхээс өөр аргалга. Үнэхээр сургалтуудаар заадаг. За жишээ нь энерги хэрхэн хамгаалах вэ? За тэгээд тэр ирж байгаа стрессийг шууд зүрхэндээ хүлээж авахгүй хэрхэн гадуураа өнгөрөөж сурах вэ? Бүр зургийн гэдэг маягаар. Энэ арга замуудыг бүгдийг мөн зааж өгдөг. Сэтгэл зүг бэлдэж өгдөг. Сэтгэл зүйн хувьд маш хүчтэй болгож өгдөг. Итгэлийг бадрааж өгдөг. Өөртөө итгэлтэй байдлыг хэлж өгдөг, зааж өгдөг. Энэ ухамсар сүнстэйгээ холбогдсоныг шүү дээ. Би одоо өөртөөгөө холбогдсон байна. Жишээ нь. Тэгэнгүүт миний мэдрэмж өөр болсон байна. Би урд нь ил ухамсараараа удирдуулаад тэднэртэй хойлдоод хэрэлдээд муудалцаад ингэ явдаг байсан бол ингээ унж босоо явдаг байсан бол одоо тэхгүй шүү дээ. Би өөрийгөө хамгаална. Тэднийг төр зургийн байдлаар хүлээж авч өнгөрөөнө. За тэгээ өөртөө нэлзаахгүй, савлаад байхгүй, энергийн тэнцвэрт байдлаа мөн хэрхэн хадгалах вэ? Гэх мэтчлэн энэ арга ухаануудыг бүгдийг мөн л зааж өгдөг. Тэгэхээр стресс татахгүй байж болно. Тэр бол байдгал зүйлүүд гадна орчинд олон хүмүүс түнд ажиллаж байгаа шүү дээ, ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр бид нэр ажлаа зохицуулах гал гарахгүйгээд байгаад байж болохгүй. Харин бид нар орно. Тэгээд тэр дунд олон дунд нийтийн дунд өөрийгөө хамгаалаад энергийн тэнцвэр байдлаа хадгалаад тэднэрт автахгүй гай байж сурах бүрэн боломжтой шүү. Энийг би дахиад нэг бас энд оруулъя гэж бодлоо. Яг гэвэл амьдрал дээр болдог зүйлүүдийг бясалгалаад сураад тэрийгээ сурсныгаа амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь мөн тайлбарлаад өгчэй гэж бодлоо. Маш сайн тайлбарлаж өглөө. За өвдөд хэлгүй байх юм бол өөрийн дотоодоос ирж байгаа ухамсар сүнснээс ирж байгаа тэр мэдрэмжээ тоохгүй. За тэгээ нөгөө бусдын үгээр ил ухаанаараа бүгдийг шийдээд нөгөө өмнө нэлсэнчлэн те таны амьдрал өөрийн нэгний гардаг байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хичээл бясалгалтаа суугаад өөрийгөө хөгжүүлэх явцдаа өөртөө итгэхээр өөрийгөө цэнгэж явах хэрэгтэй байна. За тэгээ дөрөвний навчааг шийдсэнчлээ одоо үнэхээр сургалтыг ярихаас сонголт байхгүй. Түрүүний авсан жишээ дээр одоо яриа л. За хин нэгэнтэй төгөлдрөө гитар сургаад хөгжмөө авцсан, багшаа олцсон, багш дээрээ очсон. Багш дээрээ очсон нөгөө нэг төгөлдрөө гитарын багш нь дараад байгаа. Нөгөө сурах байгаа нь хараад байгаа. Харж харж байгаад явчлаа. Тэр хүн сурахгүй байхгүй. Тэрэн шиг навчааш бит хоёр одоо за
стрессээс өөрийгөө хамгаалахын тулд чи одоо бус хүмүүсийн тэр энерги, тэр хийж байгаа үг, тэр үнээс ирж байгаа давтамжинд битгий автаа. Амар молондоо оршоо гэж хэллээ гэд энийг яг хэрэгжүүлж чадах хүн хэд бол. Харин сургалт гээд байгаа юм чинь яг тань дээр өөрөө чинь мэдрүүлж өөрөө чинь бүх зүйлийг хэлэх гэдэг байгаа. Тэрнээс биш юу гэдгийг лекц уншаал. За ингэ хэрэгтэй, тийх хэрэгтэй. Хүн одоо нөгөө нэг хэдэн удаа сонссон ч тогтоож авахгүй, эсвэл оршоож авахгүй, ганц удаа хийгээд үзэхэд л тухайн зүйлийг ойлгодог шүү дээ. Яг тэр шиг л боддоор хийлгэж үзэхэд л бэлхээс сургалтыг яриад байгаа шүү гэдгийг дахиад нэмээд хэлье. За тэгээд яг үнэ. Ухамсар сүнсний хөгжил гэдээ ярьж байгаа тийм. За одоо бидний амьд оршихын гол утга учир бол бидний ухамсар сүнсний хөгжлөө. Тэрнээс биш идэж явах хүмүүс зөв мөнгө хураах биш. Бид нар чинь ухамсар сүнсээ хөгжүүлэх гээд л энд ирсэн байгаа. Дэлхий гэдэг гариг дээр туулалт хийх гээд ирсэн байгаа. Тэгвэл ерөнхийдөө зөвхөн манай дэлхий дээр гэлтгүү ухамсар сүнсний хөгжил гэдэг зүйл ер нь яаж явагддаг юм бол тэр талаар та тайлбарлаад өгөөч. Ухамсар сүнсний хөгжил. За цааш энийг сайхан сэдвээ рүүгээ орё одоо. Амьдрал дээр илүү ойрхон бодит зүйлүүдийг ярьж өглөө. Одоо ухамсар сүнснийхээ хөгжлийн үе шатуудын талаар ярьж өгье. Тайлбарлаж өгье. Бид энэ насныхаа амьдрал төрснөөсөө эхлээд энэ дэлхийгээс яв хүртлээ. Физик бие орхих хүртлээ. Орчлог хоригдлуулж суралцаж хүүхэд нас, залуу нас, эдэр нас, ах маднаас гэх мэт өөр мөчлөхүүдийг туулдаг шиг ухамсар сүнсний бие болсон цагаас эхлээд янз бүрийн гариг, янз бүрийн биеинд, янз бүрийн нөхцөлд өөр туулалтуудыг хийдэг. Тэгээд тэдгээр туулалтуудаасаа туршлага судлаад хэрэгтэй зүйлийг мэдэж аваад хэрэгтэй гэсэн зүйлүүдэд ухамсартаа хадгалаад хэлдэг. Бас олон зүйлийг хийж чаддаг болж сүнсээ хөгжөөдөг. Бид нарын энэ амьдралд дэлхий дээр амьдралын мөчлөг насны түвшнээр хуваагддаг бол хүмүүсийн сүнсний хувьд цаг хугацаа биш хөгжлийн замаараа багтдаг. Жишээ нь бидний одоогийн амьдарч байгаа дэлхий бол 3 хэмжээст гариг гэдгийг бид мэднэ. За өшөө жоохон дэлгэрүүдэд тайлбарлах юм бол 5 хэмжээст хүртэлх одоо юм багтаамжтай. Манай нэг удаа 5 хэмжээстэй гариг. Гэтэл бидний гадуур нь 3 хэмжээстэд ингээд матрицаар бүрдсэн байгаа. Тэгэхээр бид нар тэр 5 хэмжээстийг бол мэдэхгүй. Энэ дотор л байгаад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар 3 хэмжээстэд байна. Харин бидний ухамсар сүнс 13 хэмжээс хүртэл хөгжих боломжтой байдаг. Одоо боддоо 3-аас 13 хүртэл хөгжих боломжтой байдаг. Тэгвэл энэ хэмжээстүүд яаж хөгждөг юм бэ? Яриад үгүй. Тэгвэл сүнс хөгжих замдаа 3 хэсэгт хуваагддаг. Эхлээд 2 ба 3 дугаар хэмжээстэд хамаарах арааны зам дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Эхлэлийн зам гэсэн. Дараа 3 болон 5 хэмжээс хүртэл тэлтийн зам. Ухамсар тэлээд сүнс хөгжөөд явах зам байна. За үүнээс цаашаа чөлөөт замууд байдаг. Энэ чөлөөт замыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр сонгвол 13 хэмжээс хүртэл хөгжих боломжтой. Тэр нь гэрлэн бий болтлоо хөгждөг. За одоо бид нар ямар байгаа юм бэ гэхээр физик цул биетэй байна. Одоо бид энэ 3 хэмжээс. Одоо 5 цул 6 сар эрхтэнтэй. Маш цул нягт энергитэй. За тэгээд эндээсээ яаж хөгждөг юм бэ гэхээр дараа нь физик биелэг шилждэг. Арай жоохон сулгаж ярьж байгаа физик цулаас физик. За физикээс физик сэрэг рүү дараа нь физик сэргээс энерги биет рүү тэгээд энергийн сэрэг физик бие орхиж эхэлж байгаа энерги биетгээд тэгээд энергийн сэрэг биетээс гэлэн бит болтлоо хөгждөг. Аажин бай ингээд физик бие орхиод явдаг гэсэн. Шат бүхэндээ хөгжих замтай бөгөөд хөгжих тусмаа сүнс маань өөрийн чадамжаа бүрэн нээж хэрэгжүүлэх чадамжтай болдог. Тэгэхээр бидний яриад байгаа эдгээр судрууд гэдээ байгаад байгаа шүү дээ. Эдгээр судруудыг хөгжлийн дээд хэмжээндээ хүрсэн 13 хэмжээстээс тэр гэрлэн биетүүдийн тийм өндөр хэмжээнд өссөн гэрлэн биетүүдийн бид нарын хөгжлийн төлөө мэдээллийг өгч дамжуулагчаар дамжуулан хийж өгсөн энэ хичээлүүд, энэ сургалтууд, энэ бүх арга замууд тэдний өгсөн мэдээлэл шүү гэдгийг нэмээд хэлж.
Угаасаа энэ ном судраг болгон тэдний өгсөн мэдээлэл. Дамжуулагчаар маань дамжуулаад бидэнд хүрч ирсэн. Гэрлэн бит гэхэр хинбэ гэх юм бол яг шууд утгаараа хөгжлийн дээжтэнд хүрсэн асар хурц эрэлт энерги бөгөөд бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг, бүх татамжинд хувиран шилжих асар өндөр чадaltaй. Хийх бүтээх, сонсох, мэдрэх, харах, хүрэх чадрууд маш өндөр хөгжсөн. Устын тусын тулд гэсэн энэрэнгүй үзэлтэй хөгжлийн өндөрт хүрсэн гэрлэн битүүд байдаг. Тэд маань их үүсвэрийн буюу бүтээгчийн шууд удирдлагын дор ажилладаг. Яг дор нь ажиллаж байдаг юм тулаан гэрэл байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл ухамсар сүнсний эцсийн зорилго нь их үүсвэр байна. За ингэж ойлгоорой. Ойлгомжтой болж чадав уу? Энд багшаа. Яахан ойлгомжтой тайлбарлалаа. За тэгэхээр бид нарт одоо дөнгөж 3 хэмжээстэй гэхээр бас цаашаа хөгжих нэлээд урт зам байна шүү те. 13 хэмжээс хүртэл гээд. Тийм. Гэхдээ энэ дээр нэг юм хэлэхэд ийм билий. Ингээд одоо бид нар цаашаа хөгжөө явж ялаа гэж бодоход одоо 6, 7, 8 дугаар хэмжээсэнд очсон байна гэж одоо хөгжөөд тэгвэл зарим сүнснүүд нь байгаа орчиндаа болон тэр тухайн гаригтаа сэтгэл хангамжтай гар үлдэж болдог бас. Цөөнх нь цаашаа ухамсар сүнсээ улам хөгжүүлээд дээшээ төрхөө явдаг. Тэднэр нь бүр энерги сэрэг гэрлэн бит болтлоо хөгжих боломжууд тэдэнд байдаг. Тэгэхээр сурах зам бол цаашаа хязгааргүй, үлдэх замууд бол дунд нь байдаг. Тэгээд дундаас нь мөн ухамсар сүнсний хөгжлөө зогсоох тийм үе шатууд бас байдгаа гэд нэмэлтэлж. За цаашаа баялаа. За тэгвэл бидний сүнс ингэж хөгждөг юм байна. За тэгээ ухамсар сүнс гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл ухамсар маань юу нь яадаг юм бол? Ингээ хөгжөөд явах бүх хугацаанд сүнстэйгээ хамт байдаг юм болов уу? Юу нь яаж харилцаа хамааралтайгаар ажиллаж хөгждөг юм болов? Ухамсарын талаар та хэлэх үү? За тэгээ ухамсар гэж ярих ухамсар сүнс гэж яриад байгаа тийм. Дан сүнс гэж ярих. Тэгвэл нөгөө гарааны замууд байдаг гэж ярьж ирсэн шүү дээ. Эхлээд салангад орчмоод 3 хэмжээстэй эхлээд ухамсар сүнс хоёр нийлээд цаашаа хөгжөөд явдаг. Хинтаа хөгждөг нэг зосны хоёр тал болж нийлдэг гэсэн. За тэгэнгүүтлээ хоёулаа хамт хөгжөөд явах. Учиртай юм шүү гэж ойлгороо. Энэ бол өөрөө өсгөл хөгжих юм бол өөрөө өсгөл цалт ажилтанд хүрдэг. За энийг эхнээс нэгтээ тайлбарлая. За тэгэхээр галт ухамсар гэд одоо энэ бидний хэлээд байгаа энэ ухамсар болохоор сүнстэй хамт байдаг. Тэгээд ингээд хамтран хөгжих ёстой гэж сайн ярьлаа. Ухамсар хадгалдаг. За ингээд сүнс хөгжөөд ухамсар бол хадгалдаг. Энэ яадаг вэ гэхээр одоо ингээд хөгжлийнхаа явцын замд хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ хадгалж яадаг. Тэгээд ой санамжаа хэлж яадаг. Инхээр хэлж явагдчихэдэг. Нэг үгээр хэлбэл компьютерийн ой санамжтай адилхан гэсэн ухамсар хадгалах ой санамж. Сүнс хөгжин ухамсар бол хадгална хэлнэ. Ингээ ойлгоорой. За хувь ухамсар болохоор 2 хэмжээст гарагт анхны тулдаа хийж эхэлдэг. Туулалт хийх замдаа замынхаа дунд нь ямар нэгэн шалтгаанаар одоо хүлдээд гараад туулах зам нь дуусчээ гэж бодъё. Дараагийн туулах замаа дахин сонгодог. За дахиад сонгохдоо нөгөө санамж нь энэ хадгалагдсан байж ш. За чи өгөж болохгүй шүү. Өгчгээр энэ туулалт чинь дуусчихдаг шүү. Тийм учраас тисчгаах хэрэгтэй гэсэн санамж байж байна. Үүнийг ашиглаад дараагийн туулалтанда амьд үлдэх арга замыг хайгаад тэгсэж гардаг. Ингээд энэ туулалтыг дуусгадаг. Ингээр ой санамж энэ хадгалалт ухамсарын тэлд маш хэрэгтэй байгаа. За тэгэнгүүтлээ хэрэгцээ үүнийг хадгалаад үүнийг ашиглаж чадаагүй туултаа хийж чадаагүй дахиад хэлдэг. Дахиад тисжүүлэх арга замаа хайдаг. Тэгэхээр энэ хадгалалт маш чухал. Ингээд ухамсараа хэлж явах нь маш чухал юм. Гэр ухамсар байгаа сүнс байхгүй өсөлт байхгүй данд хэлж явагддаг. Сүнс хөгжихгүй данд хэлж явагддаг. Тэгэхээр гажууд л ингээ үүсэж байгаа юм. За тэгээд хэрвээ данд сүнс хөгжөөд ухамсарын хадгалалт байхгүй тэлт байхгүй. Тэгэхээр бас өрөөсгөл болчих.
Тэгэхээр мөн л ажил руу ингээ хилбэлцээ явчих. Энэ хоёр чинь зэрэг хилж байж хөгжиж байж хамт явах нэ. За ухамсар маань өмнөх ой санамжаа ашиглаад дуу бага туустай тухайн гаргийн нөхцөл байдал тохируулан за тэгээд боломжит ажил авахгүй нөхцөлд хэрэгтэй зүйлүүдийг судалаад тэлд явуулаад хөгждөг. За ингээд тухайн гаргуудаас бас шалтгаалдаг байна. Ямар гариг дээр утсан юу хадгалах шаардлагатай вэ? Тэр бүгдийг тухайн гаргийн нөхцөл байдалд гаруулаад ингээд хадгалалт хийж тэлд явагддаг байна. За бас нэг сонирхолтой зүйл үүн дээр хэлье гэх юм бол хувийн орчнолуудын хамгийн ихээр ирэх дуртай газар нь манай дэлхий гэдэг. Манай гариг нь хуулалт тэлд хийхэд бүх сорилт туулалтуудыг хамарсан өргөн багтаамжтай. Олон хэмжээстийг агуулсан архит ордог. Ингээ түрүү ярьжсэн шүү дээ. 2, 3, 4, 5 хүртэл хэмжээстүүд байдаг. Гэхдээ 3 хэмжээст дотор бид нэ байгаа гэдэг. За туулалт тэлэлтэнд хамгийн тохиромжтой арга бол бит болоод амьдаар туулж үзэх сонирхол байдаг. Одоо жишээлбэл физик бит ороод одоо сүнс за тэгээд туулалт хийх сонирхол бол бүх орчнуудад байдаг. За гэхийн тулд манай гариг маш тохиромжтой. Гэхийн тулд их туулалт хийх сонирхолтой сүнснүүд манай гариг хийх сонирхоод олсноор физик бит ордог байх нэ. Тэр бүх боломжид манай гаргийн нэгтаршил мөн яг таардаг. За ухамсар өөр хаана уршдаг вэ гэхээр байгаль дах ургамал бичил бэртүүдэд ухамсар оршдог. Ямар оршдог юм бэ шүү дээ. Эдгээр амьд оршигчд хөгжин дэвшгийн тулд биш. Харин амьд байж бусдын төлөө амьдрах зориулттай артнаасаа бүтээгдсэн байдаг. Бүгээрээ онцлогтой. Зүгээр л ухамсарт яаж амьдралаа ухамсарлцсан байдаг. Тэр нь тэгээ бусдын төлд. Одоо ингээ байгаль дэлхийг харалтаа. Байгаль үежиж бид ингээ цэвэр агаартай, ингээд оршин гадаа ингээд зугаалах орчинтай, уул хадтай, ургамалтай, амьтдтай, бичил битүүдтэй ингээ байж байгаа зү. Эдгээр чинь одоо энэ хүн бит физик битүүдэд зориулагдсан юм ханаасаа зориултан бүтээгдсэн. Тэгээд мөн ухамсартай байх. Эдэн дотор мөн ухамсар оршдог. Тэдэнд ухамсарын тэлд явагддаггүй. Харин яаж амьдрахаа ухамсараараа мэддэг. Ухамсар бол ер нь ямар ч үед тэлд явуулах чадвартай ийм хорчмол санамжийн ухтгун гэж ойлгоорой. За тэгээд энэ нь болохоор хорчмол санамжийн ухтгун гэж штэ. Энэ болохоор сүнс хөгжөөд, сүнстэй гошроод ингээд хадгалснараа сүнсөө хөгжүүлээд, сүнсээ дэмжээд, сүнсний хөгжил нь мөн ухамсартаа нөлөөлөөд ингээд хорчмол утгыг ухтгуныг илэрхийлсэн ийм хаанч тэлж явуулах боломжтой. За тэгээд энэ заавал хүнд байх албагүй зүгээр нэг гариг дээр очиод физик биеинд орж тоглох хоримтлуулах ийм сонирхолтой байдаг. Физик биеинд орж үзэхээр ямар байдгийг ингээд сонирхоод ухамсараа тэлэх зорилготой ирсэн сүнснүүд байдаг. Энэ нь бас мөн туулалт байх боломжтой. Энэ нь бол бас тийм хүнд туулалт болохгүй шүү дээ. Физик бие юм орохоор ямар байдгийг ийм байдаг юм бэ? 506 савыг бүтэнтэй байдаг юм бэ? Яс ингээд яг физик биетэй байдаг юм бэ? Сэтгэл хөдлөл ийм байдаг юм бэ? Энэ бүх туршлагуудыг хадгалж аваад буцдаг байх юм шүү дээ. Ийм энгийн туулалтууд, ийм энгийн ухамсарын хадгалалтууд бас байдаг байх нэ. Энэ бас сонирхолтойгоос. За тэгээд цааш үргэлжлүүлээ нэгэн зүйлийг хэлэхэд түрүү хэлжсэн тийм ээ. Манай гариг дээр туулалт хийх сонирхолтой бөгөөд маш хүнд бай туулалтанд ордог. Үүнийг хэрвээ бид нар даваад гараад ирчих юм бол буцах дамдаа орлоо гэж бодъё туулалтаа дуусгана. Тэгэх юм бол бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Учир нь өөрийгөө сартай хажуугаар зовдог. За мөн дэмждэг. Хамтрагчуд байгаа. Тэдний унгаалтанд өртөх, уруу таталтанд орох гэд ингээд бит бас хамтрагчтай ирдэг гэжсэн шүү дээ. Тэгэхээр маш хүнд удаашралтай эдгээр маш хүнд илүү хэцүү болгодог туулдаг. Тэгвэл энийг даваад гарчнаа гэдэг чинь маш хүнд сорилтыг даваад гараад буцах цантаа бусдын хайр за тэгээд бахархлыг төрүүлээд бусдын хүндэтгэлийг хүлээгээд жинхэнэ гэрлүүгээ хайрдаг байна. Тэгэхээр бас маш гоё баха зэрэг бид эдийг туулж байгаа юм. Тэгэхээр бидэнд юу чухал вэ гэх юм бол
өөрийн туулах замыг ухамсарлах. За би туулалт хийх ёстой юм байна. Солиодыг давах ёстой юм байна. Ийний тулд арга замуудыг олох нь маш чухал юм аа гэдгийг мэдэх нь чухал. За тэгэхээр л нөгөө арга зам гэж ороод ирэнгүүт энэ арга ухааныг яаж сурах вэ гэж дахиад нөгөө сургалтууд гэж хэлж байгаа юм. Үнэхээр сурах ёстой юм чинь сургалтууд байх нь дамжихгүй болоо явчих. За үүний хариултыг ухамсар сүнстэйгээ холбогдсон мэдрэмжээр дамжуулан мөн мэдэж болдог. За туулах зам гэсэн үг шүү дээ. Түрүүний хэлжсэн тийм ээ, юу гэх вэ гэхээр би ямар ухамсар сүнстэйгээ холбогдлоо, ухамсар сүнснээс асууж би яг миний ирсэн зорилго юу вэ? Би яг юу тулах ёстой вэ? Гэт ингээд бас мэдрээд зорилгоо олж болдог гэсэн. За юм бэ минь жавшаа. За тэгэхээр ухамсар сүнс гэдэг бол нэг зүйл хэрнээ за ухамсар тэлдэг, за сүнс хөгждөг гэд ингээд салгаад ярихаар маш сонирхолтой байна те. Өөр онцлогтой маш сонирхолтой байлаа. За тэгээ энэ нэг юм сонирхолтой хэлэхэд ухамсар сүнс хоёрын маань ялгаа саялсан те. Нэг нь хадгалдаг, нэг нь хөгждөг гэд. Тэгээд илүү их хөгжүүд тахаар нөгөө бид нар чи ихтүүлэг хадгална шүү дээ. Илүү их хөгжүүд ихтүүлэг туулаад ах тусам бид нарын ухамсардах хадгалагдж байгаа тэр зүйлсүүд улам нэмэгдээд ихсээд ирнэ. Тэгэхээр ухамсарын багтаамж дүүрч болдог. Бидний сүнсэнд бол одоо сүнсний хөгжилд хязгаар гэж байхгүй. Хөгжсөрлүүдэг бол бид нарын ухамсар хадгалдаг учраас тодорхой багтаамжтай. За мэдээж хөгжихийн ирээд энэ багтаамж томрох ч гэсэн хязгааргүй бол биш. За тэгэхээр нөгөө өндөр хөгжсөн гэрлэн биетүүд маань юу гэжсэн бэ гэхээр нөгөө ухамсарынх нь багтаамж маш их хөгжилтэй, маш сайхан хөгжиж учраас ухамсарынх нь багтаамж дүүрээд за тэгээд ухамсарын санамжаа өмнөх одоо жишээ нь манай дэлхий дээр тулж ирсэн туулалтуудаа өөр газар хуулаад за тэг хэрэгтэй үедээ эргэж хардгаа гэж хэлсэн. Тэр энэ бас маш сонирхолтой санагдсан. За тэгээд үнэн мэдлэг намаа аваад уншсан хүмүүсээ бас үнэн мэдлэг номд маань бичсэн байдаг те. Ухамсар сүнсөө хөгжүүлэх төв арга ухаанаа олсон үед маш амархан гэд. Тэгтээ үүний тулд хамгийн эхлээд бид ухамсартайгаа сүнсээ холбох хэрэгтэй. За саяны навчаа хөшөөлсөнчлэн ухамсар бүцүүлэг хадгалдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм гэхээр ухамсар бол яг үндэ сүнсийг хамгаалагч, замчлагч нь болж идэг. Тэр их өөртөө хадгалсан мэдээллээрээ одоо сүнсийг тэтгэж зөв хөгжих тэр арга замыг нь зааж өгч идэг гэсэн. Тэгэхээр эхлээд ухамсартайгаа сүнсээ холбоно. За холбосон бол мэдээж үүний дараа нөгөө нэг мэдрэмж ухамсар сүнс хоёр холбогдлоо. Тэгээд ухамсар сүнснээс өөрлөг ирж байгаа тэр хил буюу одоо тэр мэдрэмжийг сонсч эхлэх нэ. За тэгээ мэдээж энэ дарга ухаан хэрэгтэй. Нэг удаа бодоод за би ухамсар сүнстэйгээ холбослоо. За би ухамсар сүнснийхээ мэдрэмжийг сонслоо гэж хэлээд эсвэл бодоод л болчдөг зүйл биш. Мэдээж олон удаагийн давталтайгаар. За олон удаа давтахтаа дөрөв аргаараа давтаа левел ямар ч үрдэнгүй. Харин зөв арга ухаанаа олоод олон удаа давтах юм бол мэдээж амжилт олно. Амжилт олохгүй боломжгүй зүйл гэж хааж байна. Тэгэхээр амжилт олно бүрэн боломжтой. Тэгээд мэдээжтэй бяцлаглаараа за тэгээд ухамсараа тэлхийн тулд үнэн мэдлэг судруудаа уншснараа хүн бүр энэ арга ухаануудыг олж авч эзэмшиж за түрүүн авчаа гişin ярьсан те өөрсдөө хаанагаан заалан бөөнийг байхгүй за нөгөө нэг энэ тэнд очиод гэрлэн бүрхүүлүүд хүрднүүдээ онцлуулаад имжлүүлээд ч юм уу байдаг шүү дээ. Тэр хүрднүүд гэрлэн бүрхүүлүүдээ өөрсдөө мэдэрдэг болдог. Тэгэхээр ерөөсөө л тэр бүх хөгжилд хүрэх боломжууд бол хүн болгонд байж байгаа. За тэгээд түрүүний навчааг шинжсэн бас итгэл бас чухал. Тэгэхээр энэ сайхан үр дүнгуудыг сонсож байгаа бүх хүмүүс маань өөрсдийнхөө биеэр мэдрээсэй гэж өрөөгөөд та энэ удаагийн бичлэгийн өндөрлөхөө навчааг танд хэлэх зүйл. За тэгээд өнөөдрийн ярилцлага өндөрлөж байна. Та бүхэн минь ойлгоод сайхан хүмүүстэй хадгалаад авсан байх гэж найдаж байна. За тэгээд миний хэлэх өнөөдрийн ураа бол боломжгүй зүйл гэж байдаггүй. Тэгэхээр бүх арга ухаан нь байна. Миний өмнө сүнсээ хөгжүүлэх боломж маш том боломж байна. За тэгээд амжилт хүсье та нартай урагшаа. За баярлалаа. Та баярлалаа. Маш сайхан ураа байлаа. Тэгээ бүгдээрээ бас итгэлийг өөрсдөө одоо хүн болгоны дотор л өөртөө итгэл байгаа шүү дээ тийм. Тэгэхээр өөрсдөө итгэлийн галыг бас асаагаасаа гэж хүсэж байна. Өөртөө итгэлгүй хүмүүс байвал тийм ээ. Тийм. Энэ нэг юм гэхэд биднийг хэрвээ дараагийнхаар улам сонирхолтой
За амьдралд ойрхон болоод мөн ном руугаа хандсан номоо тайлбарлаад ингээд хэсэг хэсгээр нь явж байгаа шүү дээ бас. Тэгээд ингээд сайхан уусаж ороод ингээд энгийн үгээр сайхан тайлбарлаад улам сайхан сонирхолтой болно. За тэгэхээр та бүхэн маань лайка дараад бидний түр баяртай. Дараагийн бичлэгүүдэлтэй сонирхолтой болно. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. За түр баяртай.